Хүн төрлөختний хамгийн нандин агаад үн цэнтэй зүйл болох соёлын өв бүхий ертөнцид монголчууд бид нүүдлийн уламжлал, анхуй соёлоороо ялгарч улс үндэстэн угсаадны зүүн хувьд оршин тогтнож иржээ. Он цагийн ирэхээр олон зүйл дарагдан далдран мартагдавч цагийн шалгуурыг давж хүний ертөнцийг амьлуулах тэрл үнэт зүйлс ямагт үн цэнтэй хэвээр байдаг. Монголчуудын хувьд хэдэн мянганыг өртөөлөн нүүж сууж ирэхдээ авдрандаа судраа тээж ахуйгаа нүүдэлдээ тээсэн нэгэн их өвөрмөц соёлыг бүтээсэн юм. Энэ соёл биднийг Монгол хэмээн таниулдаг. Цаашид бас монголоороо байх үндэс уламжлал, шинжлэл дунд торойх их хөвийг эрж хайж түгээн дэлгэрүүлэхэд орших буйзаа. Сайн байцгаана уу хүмүүст үзэгчдээ. Монгол өв соёл хөтөлбөрийн шинэхэн дугаар та бүхэн анхаарлаа хандуулна уу? Наашаас уцгаа. Бид хөтөлбөрийн энэ удаагийн дугаарыг мартагдсан өв соёлын хадгалан авч үлдэхийн ухаан гэсэн ийм сэдвээр бэлтгэж байгаа юм. Тэгэхээр усан дотор гал хадгалахын ухаанаар монголчууд дэлхийн даяаршлын энэ ертөнцид нүүдлийн соёл иргэншлийн амьд халуун улбаа болж үлдснийхээ тухайд хүн төрөлхтний анх дах соёл иргэншлийг авч үлдэх ийм нандин нэг талдаа даалгавар, нөгөө талдаа хувь заяа оногдож байгаа гэж хувьдаа бодож байгаа. Эхний хэсэгт бид Монгол Улсын их сургуулийн шинжилгээ ухааны сургуулийн төвийн шинжилгээ ухааны доктор профессор Чулуунбаатар багшийг урьж ирэлээд байна. Тэгэхээр нүүдлийн соёлыг гэж чухам юу юм? Эндээс бид нар юуг нь авч үлдэх ёстой юм гэдгийг авах гэхийн ухаанаар тунгаахын цаг болсон байна. Авах гэхийн ухаан юу гэж бодож байна та? Энэ тал дээр яриагаа эхлэе. Оросын нэрт эрдэмтэн Лев Николаевич Гумилев гэж их том эрдэмтэн бүр 1982 онд нүүдлэхүй явдал бол 3000 гаруй жилийн түүхтэй. Хүн төрөлхтөн байгальтай зохицон амьдрах шаардлагаар үүсээд одоо бидний харсаар байтал мөн тэр шалтгаанаараа байгальтай зохицох шалтгаанаараа үе өнгөрөөж байна гэж бичсэн байна. Тэгээ энэ тэр үеийн зөвлөлтийн Оросын эрдэмтэд, бусад орны эрдэмтэд шүүрч аваад энэ нүүдлэх явдал ер нь үе өнгөрөөж байна гэж ингэж үзэж ирсэн. Гэтэл бүгд найрамдах Солонгос улсын нэрт нийтлэлч Ким Жон Ирэ 1000 жилийн дүүхэн хүн гэж Чингис хааны тухай ном бичсэн. Ийм мундаг хүн их шуурганаар сэлэгдсэн дүүх гэж 1999 онд сайхан бүтээл гаргасан. Тэгээ энэ бүтээлдээ одоо хотчин бүгж амьдарч байгаа хүмүүс мөхөж нүүдлэн амьдарч байгаа хүмүүс үлдэх цаг ирлээ гэдэг үндэс. Английн Кэрвелийн Хампри, Дэвид Снитнер бүгд найрамдах Хятад улсын өвөр Монголоор яваад. За манай улсын Дорн даймгаар яваад. Оросын холбооны улсын Читэ мужийн орчмоор яваад. Ингээд нүүдлэхүй ёсон эцэлхүү гэсэн сайхан бүтээлийг 2006 онд гаргасан юм. Нүүдлэхүй ёсон эцэлхүү. Асуудал дэвшүүлж зүйтэй. За эцээцтэй энэ хоёр эрдэмтэн бол нүүдлэхүй ёсон эцэлхгүй гэсэн ийм дүгнэлтэнд хүрсэн болсон. Өдөр сайхан дүгнэлт байна. За тэгээд би оюутнуудаа энэ хичээлээ заах явцад бол ер нь энэ нүүдлэхүй гэдгийг юу гэж үзэх вэ? Номадизм тийм үү? Гэсэн асуудлыг ярихаар зарим нь бол эн чинь үе өнгөрөөсөн шүү дээ. Ийм нэр томьёо гэж шүүмжилдэг. Нэр томьёоныхоо нэг шүүмжлээд байна уу? Бодит үйл явцыг хэлээд байна уу? Яг одоогийн ерөнхий байдал бол ихэнхэн суурьчаад байхад нүүдлийн байдлаар цэвэр байх ийм хэрэг байна уугүй юу гэсэн санаа. Тэгэхээр энэ дээд урдсан Кэрвелийн Хампри, Дэвид Снитнер бол яагаад энэ нүүдлэхүй ёсон эслэхгүй гэж хэлвэ гэхээр энэ номадизм гэдгийг шилжилт хөдөлгөөнтэй болгож байгаа гэж ойлгох ёстой юм аа. Хөдөлгөөнтэй болгож байгаа. Ерөөсөө энэ нүүдлэх явдал бол шилжилт хөдөлгөөн өөрөө мөн. Монгол улсын хөгжил дэвшлийн маш их гарц байгаа юм. Үүний нэг нь юу гэх юм бол бид өнгөрсөн үеийн түүх рүүгээ сайн өнгөж харж авах гэхэн ухаанаар хандаж авах зүйлээ авна. Гэхдээ өмнөх цаг үе маань их өөрчлөгдсөн, шийдрээд өгсэй байсан. Тийм учраас шинжилэн баяжуулж хэрэглэх ийм зайлшгүй шаардлага бол бий. Үнэхээр энэ асуудлыг ярихт бол маш их зөрчилтэй зүйл гарч ирдэг юм. За энэ дээр нөлөөлж байгаа олон хүчин зүйл бий. Эний талаас нь за
энэ Европын эрдэмтдийн бичсэн номыг уншиж байхад нэг юм иш татмаар байна л да. Энэ нүүдлэх явдлаас татгалзах явдал бол ажилгүй чүүд сул суугчдыг бий болгож байна. Энэ бол нийгмийн боронгой үзэгдэл мөнгө гэж бичсэн байна. Ер нь эзэн мог Чингис хааны үеэс эхлээд л одоо манай суурин соёлтой ард түмнийг одоо шавар хэрмэн шаваарлдан суугчд гэж их дорд үзэж байж шүү дээ. Ад шоо үзэж байсан байна. Тэгэхээр бас энэ саяны эрдэмтний дүгнэлт бидний тэр 13-4 зуун баримтчилсан үжил бодол хоёр бас нэгэн цэгт уулзах гэдэг байна. Уулзч байна. Тэгэхээр аюулаа ирний нүүдлэхүйн эрхэм ёсноосоо бид нар одоо чухам яг давын даруйнд юуг нь аваад үлдэх хэрэгтэй байгаа юм. Яагаад тийм чухал очоод үүдэлтэй байгаа юм? Нэгдсэн үндэсний байгууллагын хүн сөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан тодорхойлолтоор бараг буюу газар ёрог боловсруулдаггүй. Амжиргааны их үүсвэр болсон мал аж ахуйд шүтэж малын бэлчээр эрен нэг газараас нөгөөд нүүдлийн явдаг хүмүүсийн нүүдэлчин гэж хэлнэ гэсэн ийм сонгодог тодорхойлолт. Энэ бол одоо үргэлж цэвэр нүүдэл хийж явдаг ус. За эднэр бол Монголын дөөкөн дээр аваад үзэхэд 1950-аад он хүртэлх хугацаанд байсан. Тэгээ 1950-аад оноос эхлээд манайх чинь бол суурьшил руу сүрхий их шилжээд нүүдлэхүйн хүрээ хумигдаад ирсэн. Тэгээд улмаар 1959 онд нэгдэж хөдөлгөөнд хоршооллоод ирэхээр зарим нь мал хонороо нэгдэлд өгчгөө шууд хотоо хүрээд ирсэн. За дээрээс нь атаргээ чим атар газар эзэмшээ 59 оноос одоо 60 жил болж байна шүү дээ. За тэгээ уул уурхай үйлдвэр завууд соёл боловсрал гээд ингээд суурьшил руу шууд явсан л та. Энэ хооронд нэг 60 өнгөрцөн байна. 60 өнгөрчихэд энэ хугацаанд бол одоо Монгол бол яг хагас нүүдэлчин байна. Хагас нүүдэлчин. Ер нь манай Монголд нэг ахтар зөрчилтэй асуудал гарч ирж байгаа маа. Хүнээ бодох юм бол төв суурин руу, малаа бодох юм бол хөдөө рүү. Нөгөө хэдэн малаа дагаж үргэлж уул хадаар нүүдэл хийж явдаг хөдөөгийн хөхөвдөн үе шавтарсан. Ёс заншлаан мартвал уустдаг. Яс хүнсээ мартвал устдаг гэдгийг туулсан түүх, учирсан бэрхшээл сануулсаар. Бид нэгэн цагт ертөнцийн дайдыг морин тураагаар тамгалан дэлхийн энтэй дүүж явсан нь цаг цагийн учирлыг нуруундаа өөрсөн үе үеийн өвгдийн маань их ухаан эгэлгүй хүчинд байсан. Энэ л язгуур чанар ахуй заншлаа хадгалан байж Монгол хүн олшихыг мартах учиргүй. Хүн төрлөختний соёлд давтагдшгүй хэмээн нэрлэгдсэн уламжлалт нүүдлийн амьдралын хэв маяг хэдийгээр өөрчлөгдөн байгаач бидний төрөвсөн түүх соёл бол үндэсний аюулгүй байдлын дархлаа гэдгийг үгүйсгэх хүн нэгэхэнч үгүй үзье. Цаашдаа одоо тэр суурьшмал шинжтэй нүүдэлчин рүү орох уу гэсэн асуудал өөрөө тавилаа да. Тийм үү? Энэ бол боломжгүй. Тийм үү? Боломжгүй. Яагаад гэвэл энэ чинь жилийн ихэнх цаг хугацаа нь юу байгаа шүү дээ. Хөтөн сариуны үйлрэл газар тариалан тохиромжгүй. Монголчууд бол байгальд хамгийн ойрхон унган байгалийн үр садыг мардаг. Суурин соёлын шилтардсан бол байгальд цаана нэлээд хүнд ирсэн. Орчин үеийн шинжлэх ухааны техникийн хөгжил, технологийн олд амжилтын үр дүнд их нүргэн, шууган, их хурдын төлөө тэмцсэн хаа хүрч зогсох нь мэдэхгүй их өрсөлдөөн. Энэ хэт үйлдвэрлэл тэр нь байгаль дэлхийдээ экологтой нөлөөлсөн ийм цаг үед хүн төрлөختний ухаантай учраас эргээд энэ биш юм байна. Энэ техник технологийн хурд чинь биднийг үхэлд чөргөж магадгүй юм байна гэж бодож ухаарч эргээд унган байгаль руугаа, эргээд их энгийн юм руугаа, эргээд одоо оригинал гэж хэлээд байгаа тэр юм руугаа хяргаж бодож эхэлж байгаа энэ цаг үед магадгүй нүүдлийн соёл мөнх байх юм болов уу гэсэн нэг тийм мөнхөглөл надад төрөөд байд. Та нүүдлийн соёл мөнх гэдгийг одоо нэвтрүүлгийн төгсгөл ярилцлагын төгсгөл нэг үгээр л ганц хоёр өгүүлбэрээр манай үзэгчдэд итгүүлээд хэлнэ үү? За тэгье. За манай их сургуулийн философийн нэртэй эрдэмтэн Нацгийн хавх гэж сайхан хүн байлаа. Хавхгийн бүтээлийг үзэж байхад хүн төрлөختний түүх нүүдэлчдээс эхлээд суурьшигчдыг дамжаад эргээд одоо нүүдлэхүйг шилжих ийм зүй тогтолтой мэт байна гэж. Энийг бол энэ бүтээл би бас тодорхой бишж оруулсан. Тэгэхээр нүүдлэхүй болсон бол мөнхийн юм аа л гэж бид ойлгосон. Тийм санаа. За тэгээд дээрээс нь
нүүдэлчд гэдгийг бол одоо урдийнхтай адилхан хэдэн мал дагаад явдаг хүмүүсийг хэлэхэ билжээ. Бид нар бол өөрсдөө шин цагийн нүүдэлчд. Тий. Ягаад гэхээр хотынх нүүдэх шүү дээ. Хамгийн ойрхон жишээ ихэд л одоо Цусландаа гарна. За тэгээ дээрээс нь аялал жуулчлалаар дотоод гадаад явна. Энд чинь шилжил төлөлгөө мөн үү? Мөн. Яриа байхгүй юм уу? Ийм санаагаар хэлдэг. Энэ дэлхий дээр янз бүрийн нүүдэлчид олон байсан. За цыганууд, миганууд гэдэг. Явган нүүдэлчид, усны нүүдэлчид, сарлаг маллагчид, түүндрийн нохойтой тийм үү? Өмнөд Америкийн лам гөрөөс гэдэл. Манай Монголын нүүдэлчид бол нэг төрлийн амьтныг биш 5 төрлийн амьтныг харилцан шүтэлцээнд нэг хотод оруулж өсгсөн. Тэр дотроо адуут нүүдэлчид гэдэг юм. За адуут нүүдэлчид гэхээр морин эрдэнэ их эрхмэлдэг. Энийг шин цаг үед шинжилэн баяжуулаад хэрэглэе. Монгол ивэр үлдэх үгүй юу гэдэг чинь энэ асуудал хэрхэн хандхаас бүхэлдээ шалтгаална л гэж би боддгийн да. За цаг зав гаргаж манай нэвтрүүлэг танхимд хүрэлцэн ирж нүүдэлчдийн өв соёлын авч үлдэх ухааны далай их баян сангаас манай үзэгчдэд тодорхой тайлбарлал хэлсэн танд баярлалаа. Миний танаас шалаад байгаа юм дараагийн энэ дотор байна. Задаргаа эндээ гарч. За тийм байна. Хөгжүүлнэ гэж болж байна. Баярлалаа танд. За баярлалаа. За манай өв соёл хөтөлбөр үргэлжлэж байна үзэгчдээ. Монгол өв соёл. Өнөөдөр монголчууд бидний өв соёлын дархлаа ихэд сул байгаа нь дэлхийн даяаршлын өөрчлөлттэй холбоотойч язгуур гарал үүслийг хинч ямар ч өөрчлөлт сольж чадахгүй лээ. Учир нь үндэстэн бий болгож байгаа зүйл нь цус биш. Оюун санаа гэдэг. Тэр л оюун санаанд бидний амьдралын зан үйлийн хэлхийг бий болгосон нэгэн их гинж болж цогц нэгэн соёл ардын дунд минь шингэсэн билээ. Тайзнаа даадаа тэрэг гэдэг Монгол ардын дууг та хүн сонслоо. Энэ дууг дуулсан хүн бол Монгол улсын гавьяа жижигчин төмнийг чуулгын уртын дуучин Үеинч байна. За түүний шав дуучин Нэргүй уртын дууч тус манай нэвтрүүлэгт танхимд хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр даадаа тэрэг гэл ингээл ярихлаа зэрэг бол одоо Монгол төрийн нэгд мундаг зөвтгөлтийн 19-р зуунд одоо өмнө их гүрэнд төрсөн үгэн хараалгаж хаад ирж эмгэнэн гашуудж байсан тэр их хүнд цаг үед зохиогдсон ийм дуу байх жишээтэй. Энэ дуу ч одоо тэр хүрээнд болж байгаа үйл явдлыг арт түмэн дуулаар явчихдаг. Энэ тэгж гэн энэ ингэж гэн гэж ярьдгүй маа гэхэд тэрийг дуулаад явчихдаг. Тэгээд тэр нь дуу болоод үлдчихдэг. Домог шиг тэгээд нэг талдаа төв хүчлийг яваад шүү дээ тийм үү? Тэгээд дуу болоод үлдчихдэг. Тэгээд энэ дууг ингээд одоо аваад үзэхэд бол маш их одоо хинч бодохоор дуу байгаа байхгүй тийм ээ. Ганцхан тэр үеийн тэр имийг өгүүлээгүй ганцхан одоо үед ч гэсэн даада тэрэг нь бол даав нүгэ болоод ирлээ. Дархан чимэн бээжин засаалаад дагуулн нүгэ болоод ирлээ. Арслангийн хөл нь хуураад ирвэл айлын нохоноос үүний өрвөө. Амбан ноёдын хэрэг нь буруутвал ард биднээс юуны өрвөө гэдэг. Одоо хинч гэсэн том философи байгаа. Тэр их сүр хүчтэй байсан Монгол ингээд ороод тахлаар одоо хариугүй болж байгаа. Хариугүй болж. Барсын хөл нь хугараад ирвэл байлан чуунаас юуны өрвөө. Бан ноёдын хэрэг нь буруутвал барлаг биднээс юуны өрвөө гэдэг. Тэр мартагдсан дуу гэдгийн учир юу вэ? Яагаад ардын дуу
мартагдсан байх ёстой юм. 84 оноос эхлээд л мартагдсан дуу хуур хөгжим гэл энэ зэрэг юмыг одоо олж судлах тэр талаар яамнаас бодлого явуулж ирсэн. Тэр дунд одоо нөгөө социализмын үед дуулагдхай байсан дуунууд энэ төр гэдэг олон юмнууд байна л да. Ерөөсөө дуулагдхай байсан. Жишээлбэл 100 ангийн жорол ус, ногоон дархийн бүрэлва, за тэгэл даадаа зэрэг амтай хэлэмгээд ерөн шашны холбогдолтой яг эртний холбогдолтой юмнууд л ерөн тэгээд хоцрогдох гэдээсэн үе байхгүй. Холбогдолтой дуунуудыг одоо харж гэж үзэж байсан. Социализмын одоо онол чойр, марксизм, ленинизм таарахгүй гэдэг утгаар мартуулж байж. Тэгээд энэ талаар ч одоо мартагдсан дуу хэн сайн дуулах вэ гэсэн тийм улсын уралдаан хүртэл зарлаж байсан. Тэгээд тэр уралдаанд би одоо Монгол ардын дуу 5 шин дуутай уралдаанд орж тэргүүн байр эзэлж байсан. Тэр бас их сайхан. Тэгээд хамгийн гол нь одоо энэ ардын дуу гэдэг маань манай одоо Монгол улсын өв соёл, одоо зан заншил, ажил үйлс бүхэл юмыг агуулсан. Тэр чухал түүх явж байгаа байхгүй дэлжгэрээ. Тэгэхээр энийг бол маш зөв одоо өвлөж үлдээх ёстой байна гэдэг ойлголт бол ардын дуу дуулдаг биднэрт бол ногдож байгаа. Тэр нэг ардын урлагийн их наадам гэдэг бол яг л тэр өв соёлыг тэгш нарын нэг дор цуглуулад тэндээс айгүйх архив үлдэжсэн байгаа. Одоо нөгөө тийм нь байхгүй сайхан нөгөө өв тэгш нар маань бараг ингээд алга болох тал руугаа болохоор ардын дуу дагаад ингээд чимээгүй байдалд ороод за нэг хитгэн хүн өнөөдөр яалт ч нэг мэрэгжлийн байгууллагт гэдэг юм уу дуулж байгаа хідэн дундаа эргэлдээд байгаа болохоос яг тийм юм нь бас нөгөө нэг яг л нөгөө мартагдсан устдах тал руугаа ороод байна л гэсэн үг. Тэгэхээр л ядаа тэр Бухар түмний урлагийн их наадам гэдэг бол ерөөсөө л өв тэгш нарыг залуу үедээ өвлөн уламжлуулах түгээн дэлгэрүүлэх гэдэг юм ерөөсөө хамгийн энийн түрүүнд хийжсэн том юм байгаа байхгүй юу. Социализмын он жилүүдэд бас бодлоготой төлөвлөгөөд их ажилдаг байж. Аз бол Жамсаа Мадраа гэж их сайхан хүн за цогцломогоо өндөр амьд зэрэг байж байна. Тухайн соёлын яам ингээд анхаарад энэ өвлөн тэгчтэй ардын урлагийнхныгаа 80 хэдэн онд тэгээд авч үлдсэн бол агуутан. Тэрнээс алгуурсан бол бас хэцүү. Бүрч байхгүй. Тэрнээс өмнө байсан бол бүр сайн байж лээ. Тэгээ өнөөдөр бас зовлон тавцсан шүү гэн тийм. Өнөөдөр одоо яг тийм нэгдсэн бодлого алга явж байгаа арга зам алга одоо тэгээд гадны соёлын нөлөө асар их одоо төрөөд ороод ирж байгаа. Одоо ерөөсөө ингэж штэ ардын дуугаа дуулж байгаа хүн энэ ерөөсөө хөгшин хүний дуу гэдэг байртай болчиход байна штэ. Тэр чинь юу гэсэн үг вэ? Энэ ардын дууг айгу зөв өвлүүлэх хэрэгтэй юм. Одоо нэг үе бол уртын дуу мартагдлаа, уртын дуу юм байна гэд бас төрөөс бодлого явуулаад бас авчлаа. Олон хүн сургаад авчлаа тийм үү? Тэгвэл ардын богино дууг бол бүр системтэй оруулж өгөх хэрэгтэй. Тэргөөшин дагаад хүүхдийн хиллэг одоо авиа зөв хиллэг Монгол доолоосроо толгойн ой тогтоол бүх юм дагж байгаа байхгүй. Тэгэхээр энэ багцаа тоогоор Монголд хичнээн дооны одоо ардын дуу байдаг байна уу? Тэндээс одоо идэвхтэй дуулагдж байгаа нь хэд байна уу? Магадгүй дуулагдж байгаа нь их баг мартагдсан их юм болов уу гэж ойдоо бодож байгаа тийм үү? Тийм шүү. Одоо ингээд ардын дууны ном хэлээ. Би эхлээд нэг 160 хэдэн дуутай ном хийсэн нооттой. Ингээ гараад ирсэн. Дараа нь чулуун чимэг гаргаж ирсэн. Дараа нь даваа хуу гаргаж ирсэн. Тэгээд тэр дуунууд бол ингээ харж хахад өвөрлөгч ингээ дуунууд байна л да бас манай ур зүгийн. Дээрээс нь давхарцсан тоогоор одоо ингээд 500,000 дуунууд байна. Одоо өдөр тутам хэрэглэгддэг дуунууд ойр зуурын дуунууд гэвэл тун цөөхөн байна. Нэг урын санд байгаа нэг 100 хэдэн дуу. Одоо насаараа дуулсан хүн хүний уран санд чинь 20 дуу эргэлдэж штэ гэж ярьж байхад сонссон. Тэгэхээр тэр аюултай байгаа юм. Бүр мартагдсан талаас нь сайн дуулж, олон юм хийж, гаргаж, за тэгээд үг хэллэг нь маш зүг байх хэрэгтэй. Нэг үг буруу болчвол нөгөөдөг чинь тэр чигээр үлдчихдэг юм байна. Дуучин хүнийхээ хувьд бол CD гаргасан 20 дуу багцсан CD байна тийм. Энэ хүрээ дуунууд дотроос хандармаг их нарийн одоо айданта нуглаа хавлаатай их тийм марг мэрэгжлийн хэмжээний техник шаардсан дуу гэж ярьдаг шээ. Хандармаа бол яг л дээ үнэхээр одоо сайхан дуу тэр хүрээнд байсан сайхан хүүхний тухай дуу. Энэ тэрний тухай ингээд домог одоо нөгөө яруу найрыг бичдэг Баасан жугаа гэдэг нэг Ахмад хүн байсан маа. Тэр хүн л нэг юу цаг сэтгүүл дээр бичсэн тухайн би олж уншиж ийм домогтой юм байна гэдгийг бичиж авсан. Зүгээр тэмдэглэж үлдснээр бол одоо 34 онд одоо Германы урлаг судлаач Берлинский гэж хүн
Тэгээд тэр Оросын урлаг судлаач Кондратьев. тэр хоёр хүн авч үлдсэн байна л да. Лувсангоо хуурдаад л энэ дуунуудыг ардын хідэн дуунуудыг хуурдаж яг нотлож үлдээсэн юм байна шүү дээ. Тэгээ хандармаг бол дандаа одоо сопранууд дуулдаг. Одоо манай эмэгтэй дуучдын бол ардын дуун дотор одоо манай сайхан дуучдууд нэлийн дуулсан дөө. Ер нь ардын богиндууд дуулдаг хүмүүс бол хандармаа цонхон дээр суусан яла сүнжидмаа гэл хамгийн том хоёр алтай дээр илүү ийм дуунуудыг дуулдаг байхгүй юу. Одоо энэ л одоо нөгөө ур чадвар хоолойгийн шалгасан дуунууд байхгүй. Тийм учраас энийг авч дуулсан. Ер нь сүүлийн үед бол залуучууд дуулж байгаа. Мэдхээр болсон. Тийм дуунууд байгаа. Би л хандармаг дуулжсэн нэг олон нуглам дотор эргэж уцаад байгаа юм шиг тийм. өөр юмроо яваад орсон байх. Тийм шүү дээ нэг энэ сайхан дуул да. Тенор, сопран, мецц гэж хуваарилдаг шиг манай ардын дуучин бас тийм байхгүй. Яг тийм олоотой мецц олоотой хүн тэрийг дуулна, сопран олоотой үнийг дуулна, баритон үнийг дуулна гэдэг. Бүр ерөөсөө дуунууд маань хүртэл тийм мэрэгжлийн юмнууд байгаа аахгүй. Бас нэг зүйл та нэг мэрэгжлийн юм яриад эхэлсэн чинь надад нэг юм сони юм бодогдоод ирлээ. Шинэ Монгол ардын дуунууд дотор дуунууд нотоор зохиогдсон байдаг болов уу? Хаашийн хөдөлгөж байдаг нотны систем дотор яваад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо хөгжмийн зохиолч чинь нот харж яаж нотоор тэмдэглэж дуугаа зохиож шүү дээ. Тэгээд тэр яаж зохиогдож? Тэр хөдөлгөшгөө сайхан яаж тогтож байсан? Тэр хөдөлгөшгөө сайхаыг хин ч нотоор зохиогоогүй. Ард түмэнд өөрснөө зохиогоод дуулсан байхгүй. Тэгэхээр тэр юм хоолойтой, ардын тийм хоолойтой, тийм хөдөлгөөнийг ард түмэн өөрөөсөө ард хэн зохиоцсон мэддэггүй. Үеэс үед дамжигдаад ирсэн ийм дуунууд. Энийг бол тэр аялал надаг. Өө савин улам арилаад төгөлдөр болоод жоохон төгөлдөр болоод байгаа байхгүй. Тэгэхээр нэг үгийг л өөрчлөх юм бол нэг аялгаа аваа өөрчлөгдөж байгаа байхгүй. барилгын тоосноо сэтгүүл тоосноо нурлаа гэдэг шиг юм. Ийм гоё дуутай, ийм гоё урлагтай ард түмэн юм а гэдгийг тэр гадаадын соёлтой улсууд ирээд мэдсэн байхгүй. Тэр судлаачид үзээд тэгээд тэр лувсан багаар хуурдуулж агаад нотлж авсан байгаа. Энд чинь 34 онд л нотлогдсон бай. Тэрнээс урд нь дуулагдчихсан дуу шүү дээ. За хандармагийнхаа нөгөө одоо магистран болох хүртэл судалсан судалгааны зүйлээс голын бүр хэдхэн зүйл өгдөг. Энийгээр л юм байх юм шиг. Аядангийн үйл юм байх юм шиг, үгний үйл юм байх юм шиг гэдгийг бас үзэгчтэй жаахан тайлбарлаад байгаа. Монгол ардын дуу энэ хандармаг л одоо залуу үед л үлдээх гэж хамгийн гол нь хичээсэн юм л да. Тэгээ энэ хандармаа дууг бол дотроо айгүй олон хөдөлгөөнтэй. Ардын дуучин ингээд дуулахад ерөөсөө ямар ч төвөг байхгүй л. Жишээлбэл хараа ю тарахагон хамжариге хо ахо харанхи шуннар шаглахадойсимахо ахо хаяхада ёхич 내드스네 오동노당아요 아하한다라 마민네호 아호 한자다하다 하야하민치야다 비기진 호호호호 나로디에디당아하요 단다리에디당아요 30 хэдэн такттай гэж эргэж уцаад тийм. Тэгээ хинч нотлоогүй байж хахад л ингэж зохиоцсон. Аян ингээл үлдсэн. Хичнээн олон нуглаа. Хичнээн олон нуглаа. Тэгэл тэн дээр олон тийм. Тэгээ ямар цэмцгэр. Одоо уралдаануудад энэ хандармаа бол заашгүй хөгжмөд дунд ордон шүү дээ. Яг л бас мэрэгжлийн дуучдын чансаа бас энэ дээр харагддаг байхгүй. Хатны сайныг харыг гэвэл ингэсгэн төрхөг багт харагддаг нэг үг байдаг. Дуучны гавь мэдгийг бол бас хөгжмгүй багтан дуулахыг харсаа. Хандармаг бол ямар ч тийм юуг хөгжим өгүүлэг гэхэргүй сайхан бол. Одоо ястаа хөгжим хэрэгэлтэйгээ амттай хажимгаа бүгдээрээ сонсоод үзэгчд маань сонирхог. Ард түмний амьдрал үндэсний оюун санаагаар бүтэж, өнөөг хурч ирсэн наадам нарига ёс заншил, дуу хөгжмийн нандин өв. Өнөөдөр нилээд мартагдан байгаа нь ардын дууны төрөлд сөрж, эсрэгээр мартах төгсөн бүтээлийн тоо өсч байна.
гантангоо яатал Тас идэл. ингэж дуулдаг байсан гэл эн чин одоо тэр ардын дуучны хоолой, ардын дууны хэв маягийг л тодорхойлоод байгаа юм л да. Донжиг. Тийм. Олон ястан үндэстэнтэй болохоор байна. Баруун Монгол гэж өчнөө биш тэ. Зах чин дөрүүд ингээд явчтай уран ханд. За тэгээ зүүн Монгол гэж ингээд бараг үзэмчин бүрээд тэгээд ингээд тэр хотгоод ингээд дарахад гээд хөө үнэхээр баялаг. Энийг бол урын сан бол үнэхээр баялаг. Ардын дуунуудаа ингээд судлаад яхаар тухайн улс одоо баруун зүүн аймаг төв халах гэ ер нь бол яг өөр өөрсдийнхөө онцлогийг ер нь бол дуунуудаа нийлээ яг л харагддаг л да. Тэр бас миний нэг ажигласан зүйл бол энэ ардын дуунууд бүгдээрийн зохиогдсон цагтаа зохиогдсон эзэнтэй цаана нь одоо жишээ нь болж байгаа үйл бол дандаа бодит байдлаас үндэслсэн байдгийг гайхалтай сайхан санагддаг л да. Одоо бүр их хамгийн энгийн жишээ аваад ярих л одоо 1920 он бол 20 оны ихээр за тэгээд 30-40 он хүртэл Сэлэнгэд амьдарч байсан одоо Жаминд орж гэж хүн байж тээ. Би мэддгийн Жаминд орж байгаа 70 оны ихээр одоогийн энэ урт цагааны наадлын шаардлагын үүдэнд тийм ширэн цартаа хавартай өгжөөр хүн ингээд хурдаа сууж яадаг байсан. Тэгэхээр Монгол ардын дуу гэж одоо зарлагдах болж тээ. Гоож нангаа гэж дуу. Тэр гоож нангааг Жаминд орж байгаа ирээсээ өөрөө зохиосон. Явсан газар бол одоо бадаглон зохиогоод яваад Тэгаллоо шууны дэгдээ хатнаагаараа хангамж бай голын хайртай гоочнана галлуу юултэй дуулжсууна гоочнана өөрийгөө тийм gooч гэж нэрлэж байгаа. Гоочтой амт ингээд нэрлэж байгаа. Айл хонор хийсэл ингээд хуурдаад аяг тагшин мал ёстой жинхэнэ хэсүүл дуучин юм байж тээ. Цэрэгчээр нөгөө хэсүүл жүжигчиг хэллээ гэдэг шиг. За тэгэл нэг ханилж явсан хүүхдүүд өндөр дээрээс хайлтардаг на өсгийн могийн харгайда өөрийн болгоод алтнаа гэдэг нь өөдгүй явсны харгайда очнана. Тэгэл хатан дээр сэлтэрнэ гэдэг ханцгаа гişний хар хамарга тэгээ мажиг жажиг шиг гэдэг нь мансорч явсны харгааж шиг. Ард түмний дунд энэ айгу сургамжтай байгаа юм. Тэгээ тэгэд дуулж исэн тэр хүмчил одоо энийг өвтөж тийм улсууд ийм дуу зохиоцсон байдаг байхгүй юу. Тэгэл тэр хөөрхөн мартагдаад чимээгүй тэр он цагийн ирэхээр байхгүй болсон. Тэгээ тэрийг ард түмэн аваад үлдсэн. За нэргүүн манайда тэгээд багштай багшаа барилцсны тухайд бол ардын дууга хэр зэрэг дууж өвлж явна уу багшаасаа сурсан юм байна. Дуунууд юу байна? Өөрийн чинь одоо бие дагаад долоо судалсан ямар бүтээлүүд байна? Ардын дууны тухай ер нь юу бодож явдаг юм? Би чинь 96 он төмийг чуулгад ороод багштайгаа хамт нэг дор ажиллаад тэгээ ерөөсөө миний хоолойны одоо нөгөө дуучдын чи хоолой янз янз шүү дээ. Миний хоолой багшийн дуулж байгаа дуунуудыг дуулах нь илүү надад та ойроо хүм тэгээд ерөнхийдөө таарчилсан л та. Тэгээд багш маа надад их сайхан дуунуудаа зааж өгсөн. Хандармаа, сүнжидмаа ер нь бүхэл ардын дууны миний өнөөдөр өв санд байгаа болгоом л багшийн маань уран санд байдаг юм. Яг л нөгөө өвлөн тээгч гэдгээрээ л би авсан. Ерөөсөө л миний хүсэж тэмүүлж бодож зорж ирсэн сурсан урлаг мал ардын маань үсэй. Тэгээ би сая баруун аймагуудаар яг цэвэр ардын дуунуудад бол баруун аймагуудаар тоглолоо л доо. Тэгээд явхад бол би багштайд хэлжсэн өө энэ ардын дуу маань үнэхээр байхгүй болсон юм байна. Хэвээ 10 жилийн сургуулийн концертанд ч нэг шиг дуу байдаг юм байна. За хэвээ аргагүй нэг баяр ёслолын концертанд сар шинийн концерт гэдэг юм уу юм дээр нь ганц хоёр ардын дуу. Театрын концертанд ч алга. Би одоо энэ ардын дууг яаж хүрэх вэ гэдэг багштайгаа ярьж байгаад сэргээх хэрэгтэй юм байна. Тэр дундаа яг үндэсний өвчмийн яг язгуур натур дууралтуудыг бас дуургаж өгжээж давхар юмыг уйлдуулж би энэ хүмүүст наах хэрэгтэй юм байна гэдэг юмыг айгүйх ойлгож багштайгаа 2-3 мөртөлөө сайн хийсэн л дээ.
Мартснаас үеинчээ 87 онд үлээ 88 онд үлээ энэ ардын богиндууд уулзалт улсын хурлаа гэж юм болоод тэрээс одоогийн нэг жижиг эдэн цэцэг нэг хонхон дуут гэрлээ мэрлээ гарч ирж байлаа шүү дээ. Тэр бас нэлийн том ажил болсон. Тэр өнгөн залгаад явах хэрэгтэй байсан байгаа даа. Яасан бэ? Их гоё уралдаан болсон шүү дээ тэр чинь. Газрын нутгийн дуучид ирэхээр чинь тэднээс бие биенээсээ сурах юм их байна. Сурах юм их байдаг. Тэн аваад үлдчихсэн. Үндэстэн угсаатан бүрийн өөрсдийнх нь аян нам төрх ялгамжууд одоо их том сургууль болно даа. Их том сургууль болд юм аа. Ер нь бол одоо ийм даацтай юм хийхэр бид нар л авч үлдэхгүй бол одоо тэгэл ингээл баталдаа хэцүүдээ болоод энэ тийм учраас дуулж байгаа бид нар бас жоохон ажилтай байх хэрэгтэй. За баярлалаа. Мартагдсан ардын дугаал сэргээхийн учир жандсан сэдвтэй явж байгаа энэ хэсгэн энэхэн зурж яргаая. Монгол өв соёл. Ихээхэн шин зүйл гэдэг бол ихээхэн мартагдсан хуучны зүйлийг хэлэн гэсэн нэг ийм чиг байдаг. Тэгэхээр одоогоос 10 жилийн тэртээ 10 жилийн тэртээ Ховд аймгийн Жаргал сумын Өмнөд ам гэдгээс одооний хөгжмийн зэвсэг гарсныг одоо бид Алтайн ятаг гэд нэрлээд энэ хөгжмийг Монгол хөгжмийн үндэсний хөгжмийн ариун их санд одоо бүрэн эрхтэйгээр оруулж ирсэн. Энэ үйлийг хийж гүйцэтгэсэн гол хүн бол зүтгэсэн, хөдөлмөрлсөн оюун санаагаа жилээсэн хүн бол манай Гамбруу гэж хөгжимчин залуу одоо хөгжим судлаач соёл урлагийн консерваторийн багш тэнхимээр хэлэгч юм залуу байгаа юм л да. Алтан ятгын хувьд бол бас одоо дахин сэргээгдсэнээс хойш 5 жил болсон байна. 5 илүү жил болсон байна. Энэ хооронд бид дандаа судалгааны ажил хийгдэж байгаа учраас олон түмэнд бас төдийлөн шууд ингээд сургалтын байдлаараас оруулсангүй. Эхний ятган маань 5 жил болчлоо. Эвдэрсэнгүй, хэмхэрсэнгүй. Хөглөгөөний хувьд бол нийтлэлийн хувьд бол маш сайхан аятайхан болоод ирлээ. Тэгээд энэ дунд бас нэг шийтгэхтэй нэг асуудал болохоор энэ алтан ятган маань их хөнгөндөг дуутай л да. Их хөнгөнөө нэгтэй. Тийм учраас энэ хөнгөнөөнийг хэрхэн яаж дарах вэ гэдэг асуудал бас нэлээд толгоонд бас бодгосон асуудлуудын нэг байлаа. Өн эртнийхээ буюу нэг бол өвөг монголчуудын хэмжээнд бүр туйланд айс намун цаг ирэхэд андуурын дуун хөнгөнөвэ гэдэг. За энэ үг бол үнэхээр гол тэр хөгжийн зэмсгийг тодорхойлсон тодорхойлт юм байгаа. Тэгэхээр андуур гэдэг чинь андуурх эндүрх андуур бас биш юм байгаа. Яг тэгэхээр ан ав бол ялдчгүй Монголын язгуур үг тийм ээ. Энийг би бас хэл шинжилгээний ухааны эрдэмтдтэй бас уулзаж ангийн тухайд ярьлаа, суурэ ихшгийн тухайд бас ярьлаа. Тэгэхээр андуур гэдэг нь ан аваас үүсэлтэй, дөөрн дөөрсөл ихшлэхөөс үүсэлтэй нэг тийм цогцоо анчны зэмсгийн ийм утга санаа эндээс илэрхийлж байна. Ангийн хөгжим дуурших гэсэн үг юм байна ерөөсөө. Ерөнхийдөө бол яг тийм утгатай. Тэгэхээр Жаргалт хайрхны ятаг бол ерөнхийдөө андуурын бүлийн анчдын түүл хайлах зорилттой ийм хөгжим зэмсэг багтаалтай. Зэрэг бас энэ Алтан ятгын хүрээнд 5-6 сар чухал ажил зохиогдлоо. 5 сарын 18-ны өдөр Алтан ятгынхаа үдсгэлэн бид нийслэл Улаанбаатар хотод нээлээ. Монгол өв соёл. Ирээдүйд өвлөгдөх эртний өв соёл гэж энэ үгийг үзэгч та бүхэндээ бид нэлээд тод харуулахыг хүсэж байна. Яагаад гэвэл бидний та бүхэн зориулан хүргэж байгаа энэ удаагийн нэвтрүүлэг маань нүүдэлчин монголчуудын ахуй амьдрал тэр олон он жилийг туулж ирсэн зүйлээс авч үлдэж чадсан магадгүй маргааштай хүргэх хамгийн үнэтэй зүйлүүд маань юу юм бэ гэдгийг өгүүлж байгаатай холбоотой. Тийм ч учраас бид тэгтэх он жилүүдээс ирээдүрөө авч явчих гэж байгаа энэ нэгэн өв соёл бол бидний хөгжмийн буюу бидний сайн нэрлэдгээр Алтайн ятаг гэдэг хөгжмийн тухай
ирээдүг гэдэг үгийг ярихын тулд 3 цагийг ойлгох хэрэгтэй байхаа. Түүх хаанаас эхэлсэн юм бэ? Алтай ятгах маань 2008 оны 6 сарын 26-нд энэ Жарланд хайрхнаас анх одоо дахиж төрсөн гэх юм уу та тийм ээ? Олж авсан. Тий. Тэр шалтгаан юм байгаад байгаа. Энэ сайхан зураг байна. Энэ бол ялчгүй түүхэн зураг. Энэ голынхан болохоор малчин дандар гэж. Малаа сөргөж авч байгаад Жарланд хайрхны 3 толгойн энд өмнөхийн ам нөхөн хадны бус гэж энэ хадны бусан дээр очиж 2 3 удаа очсон юм шиг байгаа юм. Гэхдээ сөүлжих одоо бор сайн тонгож харснараа нэг эмээлийн шаргал бүргийг олж харснаар энэ ятгах өнөөдрийн дахиж хүн төрлөختөнд тэгшгэлэх хувь заяа. Тэр бол харагдах нүднээ бас ил байсан байх нь шүү дээ. Ер нь өнгөц гарах юм бол харагдахгүй. Нэлээд тонгооч сайн гэж доторхоо харсан үед бол ил тод харагдах юм байлаа хадны болж учраас. Тэгэд энэ дээр ятгахыг гаргаж ирсний дараа энэ Эрдэнэ очрог гэдэг юм морин хуурч яг энэ өмнөх амд ганц айл байдаг гэсэн. Тэгээ морин хуур тоглодог соёлын бит бус өвтэйгч. Тэгээд энэ ятгах маань эднэд хоноод тэгээд нааш Улаанбаатар руу явсан. Гэхдээ эдгээр хүмүүс яг хүчин зэмсэх гарсныг одох үед бол мэдээгүй. Ерөнхийдөө бол тэгээд боогоод хайрцан тэгээд нааш Улаанбаатар руу ирсэн. Тэ. Ийм төвхтэйгээр Алтай ятгах өнөөдөр биднэрт их танил болсон. Анх харахад бол одоо өнөөдөр бидний мэдээд байгаа Алтай ятгах маань гэж тэр бүр ойлгохдохгүй л байна. Ойлгохгүй. Энийг гарч ирсний дараа Германы одоо хөгжим судлаач Сюзанна Шульц гэдэг. Энийг бол морин хуурын өвөг байж магадгүй гэж хэлсэн. Бас товшрын өвөг байж магадгүй гэдэг. Энэ дээр Казахстан эрдэмтэд хүртэл бас нэлээд оролцооч өөрийнхөө саналыг бол гаргасан. Энэ болохоор хүмүүсийн өвөг гэж бас болно гэдэг. Эргээд иймэрхүү хөгжим судлаачдын донд нэлээд олон таавруудыг бий болгосон л та. Гэхдээ хөгжим зэмсэг өөрөө маш олон тийм сорив нөхтэй. Одоо энэ дээр нэг нөх байна. Тий. Тэгээд энэ эрүүнэ арт талдгаа энэ нөх, тэгээд энэ гэмтэл хийгээ бүх юмнууд чинь бүгдээрээ л хэрэглэгдэхүүнийх одоо нууцыг тайлах түлхүүрүүд юм байгаа. Тэгээд нүүдэлчтэй ахуй соёлд нь энэ хөгжмийн зэмсгийг одоо хэрхэн яз сэргээх вэ гэдэг энэ нэлээд таашгүй асуудал дотроос нэлээд орж бас нэг жил хэртэй явсан л та. Тэгээд ерөнхийдөө бол гар зураг гаргасан. Тэгээд энэ дээр төсөглөөд ерөнхийдөө бүх нарийн хэмжээсийг их олдорын хэмжээсийн дагуу бүгдийг гаргаж тэгээд дараа нь ихшлэн магнаа хөгжмийн үндэсний хөгжмийн үйлдвэр дээр очиод энэ зургийн дагуу хамгийн анхны ятгаа ингэж захиалж хийлгэж байгаа ийм зураг байгаа. Их олдор маань өөрөө энэ төвхөн наалттай гарчсан царан дээрээ 1400 жил 2000 наалттай гарчсан. Үнэхээр гайхалтай технологи. Дээрээс нь энэ төвхөн дээр чинь 4 нөх байгаа байхгүй юу? Дээд тал нь гэсэн. За өөрөөр хэлбэл 4-5 чавцсан нөх байн гэдэг маань энэ чавц босоогоор татагдах үндсэн гол санааг бол илэрхийлжээ. Тэгээд босоо татагдж байгаа учраас ятгахын төрлөө энэ хөгжмийг бол оруулж байна гэсэн. Энэ хөгжмийн зэвсэг 1400 жилийн өмнө олдсон хэрнээ өмнө нь тэгвэл сурвалж нь юу байсан юм бэ? Тархацсан юу байсан юм бэ гэдэг асуудал байна. Тэгэхээр бид олон улсын хөгжим судлаачдын судалгаа руу орж судлах шиг хэрэгтэй болж байна. Тэгэхээр хамгийн түрүүнд манад торгоны зам гэж бол бид бүгдээр аягүй сайн мэднэ, маш сайн мэдж байгаа. Торгоны замаар эртний Месопотамиас хөгжийн зэмсгүүд хаан үндэстэн рүү маш ихээр бараа таварын байдалтай зөөгдсөн гэсэн. Баруунаас дорн зүг рүү. Баруунаас дорн зүг рүү тий. Яг энэ хөгжийн зэмсгийн өөрийнхөө англи төрөл болохоор нь өнцөг ятгахын төрөлд орж байгаа. Уул нь өнцөг ятгахад орж байгаа. Гэхдээ нуман ятгах маань өөрөө нийтийн тоолын өмнөх 3000 жилийн өмнө үүссэн гэдэг чинь 5000 жилийн өмнө үүссэн. Өнцөг ятгах нь нийтийн тоолын өмнөх 1900 оны үед үүссэн гэж. Өөрөөр 3000 гаруй жилийн өмнө үүссэн. Тэгээд олон улсын шинжээчд ба судлаачид энэ хөгжийн зэмсгийг ерөнхийдөө бол өнцөг ятгах Месопотамиас гаралтай гэж үзэж байгаа. Нөгөө түүл маань өөрөө юу гэж хэлж иглэр Айс намын цаг ирэхэд андуурын дүү хөнгөнөгөө тэр андуурын төрлийн хөгжийн зэмсгүүд энэ дотор байна уу гэд харах юм бол байгаа. Тэр нь болохоор манай эртний өмнөх 1000 жилийн тэртет байсан Янхаан оршуулгаас олдсон хөгжийн зэмсэг байна. Жагунлыгийн оршуулгаас олдсон 6 төрлийн хөгжийн зэмсэг байна. Памирийн өндөрлөг газраас олдсон бас хөгжийн зэмсгүүд байна. Тухайн газар зүүн хувьд орон зай цаг хугацааныхаа хувьд бүгдээрээ л яг энэ Төв Азийг хийгээд манай хот хүнүүгийн газар нутгаас олсон хөгжийн зэмсгүүд. Тэгэхээр энэ нийлээд 3000 жилийн түүхтэй андуурын бүл зэмсгүүд энд байх магадaltaй гэж зүгээр энэ санал бий эндээс гаргаж ирж байна л да. Зүгээр би нэг цуурч хүүгээс тэр цуурч хүү надад хэлсэн л да. Үүний Алтай ятдаг биш Алтай товшуур юм байгаа юм гэж.
Товшуу руу ятгуу. Энэ хөгжмийн зэмсгийн олдуурыг анх олдоход Германы эрдэмтэн Сузанна Шульц энэ Монголын морин хуурын өв хөгжим байх магадлалтай. Морин хуурын үг. Өв тий. Тэгэхээр морин хуур бол номт хөгжим. Номт хөгжим. Энэ бол жавхцлуулаа явчихж байгаа. Бас энэ бас номт байж бас болно шүү дээ, тийм ээ. Ном нь олдоогүй л болохоос байж бас болно. Зарим нь товшуурын өв гэж ярьж байгаа. Яг төргүүд болохоор энэ манай хүмүүсийн өв. Хүмүүс тий. Тийм ээ. Тэгэхээр хөгжим өөрөө өөргөөгөө нус түлхүүрийг нээж. Би товшуур биш ээ. Би номт хөгжим биш ээ. Би ятга. Яагаад гэвэл над дээр твх байгаа. Тех маань босоод дөрөв нөх байд юм шүү. Твхний тий. Дөрөв босоод авц татхад та нар энийг товшуур шиг дарж тоглож чадах уу? Нөгөө номоор хөрөөдөж чадах уу? Хэрв чадахгүй бол би ятга юм а гэдэг хэлээд байгаа байхгүй. Тийм учраас энэ бол яалтчгүй хөгжим өөрийгөө илэрхийлж байна. Тэгэхээр тэр 1400 жилийн өмнөх юмыг өнөөдөр бид нар байгаагаар нь сэргээгээд за бас ч сайжруулчихлаа. Гэтэ энэ зөвхөн одоо олсон, судалсан, сайжруулсан хүмүүсийн хүрээнд өгөхгүй гэхэд одоо зөвхөн нүүдэлчин монголчуудын хүрээнд төлдөх юм бол энэ соёлын өвөө бид нар нэг их өвлөө дэлгэрүүлээд байгаа асуудал биш болчихно тий. Тэгэхээр энийг яаж монголчууд хэрэгжилж ирсэн гэдгийг дэлхийн түвшинд гаргаж ирж хүлээн зөвшөөрүүлсэн юм бол Алтай ятгыг дахин сэргээсний дараа олон улс дахь сонирхол маш өндөр хэмжээнд байсан. Тэрдсэн ба түрэг ухсаатнууд тийм ээ. Тэд нар яаж над руу олгогдож байгаа гэхээр Монгол улсад байгаа ТИКА гэж байгууллага, Туркийн засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн нэгдээ. ТИКАгаар дамжиж манай хөгтөргөгийн хөгжийн зэмсэг байна. Та дахин сэргээсэн байна. Энийг одоо Туркийн хэмжээнд бүх төргүүдийн хэмжээнд энийг цацмаар байна, танилцуулмаар байна гэдэг. Надад 3 удаа Туркээр нэр өрсөн. Тэгээд энэ хугацаанд бас Туркийн ерөнхий сайд Эрдоганы урилгаар бас тэнд очиж, Анкарад очиж бас уулзах хов бас тохиож ирсэн. Гэхдээ тэнд би Алтай ятгыг бол аваачиж сууршуулах гол биш. Угаасаа л зөв танилцуулах зорилготой тийшээ явсан. Тэгээд дараа нь өвөр Монгол халимыг бурайдууд бас нэлээхээр бас анхаарлын төвд орж. Тэгээ цаг хугацааны хувьд нэгдүгээр түүх гэж нэг маш мундаг том сурвалж байна тийм ээ. Тэгэхээр хөгтөргөө үед Туркос өөрийнхөө түүхийг бас тэднэртэй холбох гэж нэгдээд оролдож байна. Тэр үед бидний өвөг дээдс ийм хөгжмөөр тоглож ирсэн байна гэдгийг бас ард түмэнд бас танилцуулах гэж байна тийм үү. Алтай ормоогоос олсон учраас Монгол улсын өнөөдрийн язгуур өвийг дахиад 1400 жилээр нотлохотой батлаад олон улсын хэмжээнд Монголын нэг ч гэсэн том бит ийм өв үлдэх юм да гэж тийм. Өөрөөр хэлбэл он жилийн хувьд бас урагшлах нь шүү дээ. Тэгэхээр урагшлаа. ЮНЕСКОд манай энэ хөгжим маань ихшгэлсэн гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр яаж хүлээн зөвшөөрөлтгөл бид нар үнэхээр өөр юм гэдгээ батламж авсан уу? Эсвэл зүгээр сонирхуулах төдийд одоо энэ өвийг танилцуулж гэнэ үү? Ерөнхийдөө сонирхуулах төдийд зарлж гэн гэсэн дэлхийд дахинд. Хэрвээ энийг зарлаж олон нийтэд ингэж түгээхгүй бол энэ хөгжмийн зэмсгийн олдвор маань мөн Турк ухсаат нь дахин сэргээгдэх магадлалтай. Тийм учраас судалгааны хүрээг ерөнхийдөө татаж олон улсын хэмжээнд энийг бол одоо Монгол улс сэргээсэн байгаа шүү гэдгийг нэгдээ таниулж байгаа. Хүн төрөлхтний хэмжээнд энийг танилцуулж байгаа юм үйл ажиллагаа. Одоо нэг Монгол гэрчний урд нь
урц байж байгаад дараа хамтаа болоод Монгол гэрийн хөгжил бий болсноороо Монгол гэр бүрэлдсэн шиг шулуун хүзүү дээшээ босож өндийж ирээд яг Монгол гэр шиг. Энэ болох шалтгаан болохоор акустик болон энэ дугарлтын их шгийг задгаарахын тулд 45 хэмээс дээшээ гаргаж иж энэ дугарлтыг гой дуграхын тулд хүзүү босч байна та Монгол гэр шиг тий. Тэгээд дээрээ нөгөө нэг өнцөг татах маань хүзүү боснороо номон хүзүүтэй өнцөг татахын бүлд өөрөөр 3 дахь бүлийг үүсгэж байгаа гэсэн андуурын бүл зэмсэг маань дээр. Энэ бол олон улсын юун дээр судалгаагаар нь яг аваад үзэх юм бол их сонирхолтой тийм түүх жимэх тод харагддаг юм гэсэн. Энэ эртний хөгжим бол төдийлөлт гэж амараа олддог. Тэр зам чавцсан хөгжмийн төрөл бол маш ховор олддог. Монголчуудын хувьд болохоор одоо бид бүгдээрээ мэддэг болоо цорын ганц энэ том олдор байхгүй юу. Тэгээд одоо Герман улсад бас энэ судалгаанд ороод гарсан учраас 2014 оны 6 сарын 16-ны Алтай ятгад өөрсөлдөх их ёслол дээр одоо жишээлбэл манай гадаад харилцааны яамны сайд байсан болд Германы элчин сайд Тидеманнаар албаасаа батламж гардуулсан. Гол зорилго нь болохоор хоёр улсын соёлын бэлэг тэмдэг олгож Алтай ятгыг өргөмжлөё гэж. Тийм учраас Алтай ятг бол Герман Монголын соёлын харилцааны маш том бэлэгдэл юм байна. Бас Энэ Алтай ятг нөгөө талаараа монголчуудын оюун санааных нь тэр цар хүрээг илтгэсэн тийм харуулсан том хөгжим гэж байгаа. Тэр ямар шин чанараараа хөгжим бол ялчгүй бурхны бүтээл байдаг. Тэр зөвхөн нэг хүн хийснээр дуурдаг зүйл биш. Тэрэнд өөрийн гэсэн амин сүнс тэр дуурал дөсөл бүхэн бүгдээрээ өөгддөг зүйлтэй. Тэгэхээр 1400 жилийн өмнө ийм 2 мм-ийн нэмгэн модон цартаа дээрээс нь твхтэй чавцтай ийм хөгжийн зэмсэг хийчин гэдэг юм байна. Өөрөө том хөгжмийн хөгжилтэй холбоотой том баталгаа юм байна. Тийм учраас энийг болохоор тухайн одоо нүүдэлчин ард иргэдийн оюун санаатай бол ялчгүй холбож үзэх шаардлагатай ийм том нээлт юм да. тэгж үзэхээр монголчуудын эртний өв бол зөвхөн монголчууд чинь сэлэн бариад дайраад байлдаад тийм ээ ингээд бусдыг тонож дээрэмдэг биш эдгээр бол ялчгүй өөрсдөө соёлын бит бус өв тээгчид байгалаас өгсөн өгдөлтөй тэрийгэ төлсөөр илэрхийлдэг олон мянган жилийн түүхтэй хамгийн том нотлох гэсэн. Энэ Алтай ятг маань анхны дууралтын та бодож төсөөлж үзсэн үү? Цар марнаас нөхсүүлээд тэрнээс хэдэн хувь дээшилсэн гэж үзэж байгаа вэ? Манай эртний өмнөх 1000 жилээс эхлээд ингээд манай эртний өмнөх 700 жил 200 жил хүннүгэн цаг үеийн олдрууд бол байгаа. Тэд нар бүгдээрээ гацсан гартаа нөгөө шулуун хүзүүн дээрээ шууд чавцаа татсан гэж хэлсэн тийм. Тэгэхээр Алтай ятг маань мэдээж энэ тэр зүгээр чавц татагч энэ гартай байсан. Тэр үед тэрийг одоо цоолоод энэ чих хийх боломж байхгүй. Тэр гац хуурах магадлал айгүй ихтэй. Зэвсгээрээ нарийн учраас. Одоо болохоор технологи хөгжсөн учраас юм байна л да. Тэгэхээр чавцыг тусгай ороозоо ороогоод чангасны дараа ороодсоо эргүүлж чангалдаг, буцаадаг хөглөгөөний одоо энэ Африкийн кора болон бусад ятгын төрлийн системээр ингэж хөглөх боломжтой. Нэг. Хоёрдугаарт гар бүгдээрээ 37 градус хэм дотор байгаа. Урт талын бүх хөгжийн зэмсгүй олдурууд. Алтай ятгын хүзүү босноор 37 дээр ирж байгаа нэмэлт нөгөө гар нь орчиж байгаа 45-ыг орчод байгаа. Тэгвэл 37 градус доошо хэмтэй байх юм бол мэдээж хөгжийн зэмсгийн дууралт бол маш муу байна. Акустикийн хувьд бол шууд хажуунаас татчихсан гэсэн үг байхгүй юу? Хэрбэлзүүлж биш тийм ээ. Нөгөө дээгүүр хөдөлгөөр явуулах намхан дуутай. Нам дуутай. Мэдээж шүрмэс нь чавцаагаа. Шүрмэс нь чавцаа болоо мэдээж шүрмэс суглаж ингэж те нийтгээд тодорхой хэмжээний технологиор бүрдүүлсэн чавц байгаа шүү дээ. Тэгэд энэ нам дуу дээр яагаад тоглоод байдаг гэсэн юм бэ? 1000 гаруй жил, 1500 жил, 2000 жил те. Тэгэхээр байгаль илүү эрүүлсэн байна. Тэн дээр акустик орчин болоод хүний сонсоход маш өндөр хэмжээнд хөгжсөн байсан байна. Хангалттай дууралт байсан байхгүй юу? Өнөөдөр болохоор технологи маш хүчтэй дууралт энэ чанга эрхчийн хэмжээнд бол бидний иргэд нийгэм шуугантай болсон. Нийгэм маш өндөр шуугантайгаа учраас бид тэр үеийн дууг бол төдийлөн бас сонсож авч чадахгүй. Тэр үеийн хүмүүсийн одоо сонсголын чадвар хэтэвэний чадвар мундаг сайн байсан тийм. Байгаль сонсох хэмжээнд болж байсан байх гэж үзсэн. Яг одоо болохоор яг бид нарт бас энэ хөгжмийн үндсэн хөг яг ямар хөг байх хэрэгтэй бэ? Суурь нь юу байх хэрэгтэй вэ гэдэг иймэрхүү ойлголт бол байгаа. Бидний үндсэн хөгжмийн суурь бидний биеийн дотор явж идэг. Өөрөөр хэлбэл хөөмийн төрөл мөн туул голдуу шахаагаар тэрэн голдуу мив мол яв мол дээр голдуу шахаж юм л да.
лаб мод голоо шахаатаа гарч байна. Мөн харьхаад илүү гоё нийтэлтэй зогцож байна. Энэ сөөрөнгө маань. Туул хайлдаг хүмүүс бас л нэг миб мол лаб мол гэдэг нэг ойролцоо энэ нэг шахаан дотор яваад. Туйлын хөгжмийн мөн чанарыг л дээрээс алдааг байгаа маань өнөөдөр хүртэл. Өнөөдөр ер нь энэ алтан ятга маань хэдэн янзаар одоо бүтээгдэж хийгдэж байгаа бол тэнд нэлээд том байна л да. Тэгэхээр энэ хүүг аяга юм уу альсгүй хэлбэр төвсийн хувьд бас өөрчлөгдчихдээ юм болов? Алтай ятга маань яг их загвартынхаа ижилхэн байл мөртлөө 5-6 жавхцтайгаар нэг төрөл хийгдэж байна. Энэ болохоор манай хөгжим урлаач урлагийн гавь соёлын гавь цэцгэлтэнд байгуулж байгаа маань бас 13 уцтай байдлаар алтай их ятах гэж ингэж хэлсэн. Энэ 2016 онд хөгжмийн алтан амар гэж том хөгжмийн наадам болдог. Энэ дээр манай хөгжмийн зохиолч Шатрын Үлзээ Баяр алтай их ятах энэ ахыг ятах л да. Энд байгаа. Ахыг ятахын зориулсан 2 дугаар концертээ бичиж алтан намрын шилдэг хөгжмийн шагналыг авчихсан. Энэ бүхний тухайд дэлгэж тавиад үзэгч түмэндээ хүргээд магадгүй одоо хооч үеийнхэндээ танилцуулж байгаа маань бол ерөөсөө Монголын гайхамшигт өв соёл өвөг дээдсийн тэр хүчирхэг аялгау тасраагүй байгааг нэгдүгээрт харуулж нөгөөтэйгүр ирээдүйд энэ очсноороо нүүдэлчин Монголын хөгжил бол хэдэн мянганаараа ингээд байсан шүү би гэдэг хүчирхэг улс байсан гэдгийг харуулж байгаа зүйл байна л да. Тэгэхээр яг одоо энэ бүхнийг хийж байгаа түгээж байгаагийн эцсийн үр дүнг энэ өв соёл мартуулахгүй авч явахын утга учирыг та бол юу гэж хэлэх вэ? Алтай ятгын хувьд нэгдүгээр уламжлалт тасарсан байна 1400 жилээр. Тэгээд ЮНЕСКОд ерөнхийдөө эхний удаад би хандсан. Тэгэхээр уламжлалт тасарсан учраас ЮНЕСКОд энийг бол өв болгож бүртгэх юмж боломжгүй. Энэ болохоор олон улсын ёс зүйн тийм шиг байгаа. Харин алтай ятгах дахиж сэргээгдээд ард түмний хэрэглээнд ороод ирэх юм бол одоо жинхнээс өв болж байна гэсэн. Нөгөөтэйгөр болохоор яг нэг хуучны эртний өв соёл маань сэргээд ирэхээр ард түмний нэг олон зуунаар ч юм уу ингээд дахиж сэргээгдэхгүй болцсон нэг юм дарангуулагдсан нэг тийм цаад гений хэмжээний дэсүүд эдэн штэ. Тэр чин дандаа хөгжмийн дуу ихшгэнд сэргдэг, омогшдог ийм эдэсүүд байхгүй юу? Тэр энэ цаг үед бас олон зуунаар бас ингээд дарангуулагдсан учраас алтай ятгах сэрснээр монголчуудыг генийн хэмжээнд сэргээх бас бүрэн боломжтой. Яг тэгэхээр алтай ятгахыг сонссон бүх хүмүүс одоо арьс баалцаалаа ямар гоё юм бэ? Өвөг дээдсийн дуу сонсож байгаа юм шиг ямар нэг байдлаар тэд нар тийм өндөр хэмжээний мэдрэмж олгочдаг. Тийм учраас эртний өвөг хэрэг сэргээх юм бол өнөөдрийн Монголын дархлаад маш их утга учиртай. Чухал. Энэ хэдийгээр одоо анчны хөгжим чиглэлээ гэсэн одоо Монгол үндэсний хөгжмийн их найралд өөрийнхөө одоо хөгөөгийн ашиг нэмээд ингээд бүрэн эрхтэх шивэн болоод авчихлаа шүү дээ. Та алтай ятгахын ойрын болор хитэ ирээдүйн ганц хоёр өгүүлбэрээ. Сүүлийн 2 жил манхан сумд алтай ятгахыг яг ард түмний өөрсдийнх нь өв болгож хөгжүүлэхдээ айгүй анхаарч ажиллаж байна. Хүүхдэд 1-6 хүртэлх жавхцаа цээжилчээд жавхцынхаа тоогоор шууд хараад хэлж гисэн дуу шууд тоглож чинь гэсэн. Энэ бол айгүй том амжилт. Энэ бол олон нийтийн хэрэглээнд ороход ерөнхийдөө ийм хэмжээний сургалтын гар авлагыг ингээд олон нийтэд зориулаад гаргахад ингээ хүмүүс хөгжмийн мэдлэггүйгээр энэ жавхцынхаа тоогоороо тэр дууг шууд хараад тоглох боломжтой гэсэн санаа. Энэ ард түмний хэрэглээнд орсноороо бүхэл 1400 жилийн өмнөх уламжлалт тасарсан соёлыг өнөөгийн соёлтой холбосноор Монголын ирээдүйн маань бит сурвалжтай эртний өв соёл маань түүхэнтэй одоо их олдороо залцсан соёл маань 3000 жилээр яригдах бүрэн боломжтой. Монгол өв соёл хөтөлбөр маань одоо гам бүрэн метрээр ярьсан энүүхэн ярилцлагаар өндөрлөж байна. Бид өнөөдөр мардагдсан өв соёлын сэргээн хөгжүүлэхийн өвлүүлэхэн ухаан гэсэн ийм сэдвээр 3 төрлөөр ярилцсан. Хөгжимч хүнийг орж хаад ялангуяа 1400 жилийн тэртээ хөгжим биелэн орж хаад байгаа нөхцөл басныг энэ сайхан хөгжмийнхөө алтай ятгахын аялгаа сонсвол ямар Алтан ундрах туйланд аяс намуун цаг ирснээр андуурын дуу хөнгөндөг бол яагаад 1400 жилийн дараа алтай ятгах муу 60 хайрхны хөгжим их олдвол дахиад олдох шаардлагатай болов. Энэ нь аяс намуун цагийг бэлэгдсэн болов гэж бас ойлгож байна. Яагаад гэвэл энэ андуурын дуу дахиад хөнгөнж байгаа учраас аяс намуун цагийг бэлэгдээж монголчуудаа бас хүчрхэг болох дараагийн үеийг бэлэгдэл бас байж магадгүй гэж ойлгож байгаа те.
Өнөө цагийн Монгол хүн бүрийн байгуулж чадах гавьяа юу вэ? Энгийн атлаа эрхэмсэг энэ асуултын хариулт өв соёлд минь бий. Хүн төрлөختний соёлд давтагдшгүй ул мөрөө үлдээж, өвөрмөц ахуйгаараа хүлээн зөвшөөрүүлсэн нүүдлийн амьдрах хэв өөрчлөгдөж байгаа энэ л игзэгтэй үед түүнийг ирээдүй рүү авч очих нь бидний хувьд байгуулж чадах гавьяа билээ. Чухам бол Монгол үндэстэн оршин байсан, оршиж байгаа, цаашид оршсоор байх амин сүнс болсон үнэт зүйлс ахуй соёл, язгуур урлаг, үндэсний уламжлал гэдэг нь маргашгүй үнэн. Энэ бүх хөв соёлоо хадгалах явдал энэ цагийн эгэл Монгол хүн бүрийн ирээдүйн өмнө байгуулж чадах хамгийн том гавьяа тэр билээ.